За сайн байцгаана уу. Өнөөдрийнхөө бичлэгээр энэ Этгийг улсын Агра хотод байдаг нэгэн сонирхолтой уламжлалт гантиг чулуун урлагийн талаар товчхон мэдээлэл өгье гэж бодлоо. За энэхүү урлагийг болохоор Parching Carry буюу гантиг чулуун дээр үнэт чулуугаар хийдэг шигтгэний урлагийг хэлдэг байгаа. Дэлхийн 7 гайхамшигын нэг болох Таж Махалын ханыг чимсэн энэхүү техникийг 400 гаруй жилийн турш удам дамжсан цөөн хэдэн чулууны гар урчууд болох гэр бүлүүд одоо хүртэл хадгалсаар ирсэн байна. За энэхүү Parching Carry буюу шигтгэний урлагийг хийхэд 5 үе шаттайгаар хийдэг байгаа. За эхлээд урчууд нь гантигн дээр загвараа зурдаг. За дараа нь дэлбээ болох чулуу бүр дээр хийг нь буулгаад алмазаа эртээ утгаар зүсдэг. Гантиг дээр дэлбээний хэлбэртэй жижиг хонхор ухаад арилдаад ба цайрын унтгаар хийсэн тусгай наалтаар нэг нэгээр нь суулгаж наадаг. За тэгээ хамгийн сүүлд нь хийсэн гадаргууга сайхан өнгөлдөг бөгөөд чулуу болон гантиг хоёр нь яг тэгш гадаргуутай болоод маш гоё гялцаж харагддаг. За дэлхийд алдартай Таж Махалын шигтгээнүүдийг яг энэхүү аргаар хийсэн гэдэг. Гэхдээ энэ маш өчүүхэн жижиг чулуун хэсгүүдээр ажилдаг тул нүдний хараа муудах, гарын хурууны арьсан нэлэгдэх, мөн хурууны хээ арилдаг ийм сөрөг талуудаас байдаг байгаа. За тэгээ COVID-19-оос хойш болохоор аялал жуулчлалын нэлээд буурсан бөгөөд ингэснээрээ одоо орлого багасаад Агра хот дох энэхүү чулуун урчуудын тоон 70% буурсан гэж ярьж ирсэн. За тэгээд залуу үеийн уламжлалаа үргэлжлүүлэх нь маш ховор болсон. За тэгээд Таж Махалд хэрэглэгдсэн шиг цагаан гантгийг одоо ч гэсэн энэ Этгийг улсын Жайпур хотын ойролцоо байрладаг Макрона хэмээх уурхайгаас олборлон авчирдаг. Энэхүү гантиг нь маш бат бөх өгөөд усан тэсвэртэй цагаан өнгөнд цэвэрхэн туяатай байдгаараа онцлогтой. Харин шигтгэ болгон наадаг чулуунуудыг Япон, Герман, Иран зэрэг орнуудаас нийлүүлэн авчирдаг бөгөөд энэхүү чулуунууд нь шүүр, хаш, болор, номин, сувдан их, ногоолон гих мэт чулуунуудыг ашиглаж хийдэг. Ингэснээрээ илүү гоё өнгөлөг, гоёмсаг харагддаг байгаа. Жишээ нэг ширээг ойролцоогоор 10,000 гаруй жижиг чулуунуудаас бүрддэг бөгөөд зах зээл дээр зарагддаг үний хувьд 40,000 рупи буюу ойролцоогоор $480 ийм үнэтэй байдаг. За тэгээ зарим ширээнүүд нь болохоор доороосоо ингээ гэрэл асдаг бөгөөд ингэснээрээ шигтгээнийх нь хийн гэрэлтэж улам илүү гоёмсаг ингээ харагддаг байгаа. За мэдээж бүтээлийн хэмжээ нь нэмэгдэх тусам үн болон хийх хугацаа нь дагаад нэмэгддэг. За тэгээ нарийн жижиг шигтгэний ажил нь маш их төвчээр анхаарал шаарддаг байгаа. За тэгээд 1 сарын 70 агштай уулзах аялал маань удахгүй бүртгэл нь эхлэх гэж байгаа тул та бүхэн бас амжиж бүртгүүлээрэй. За баярлалаа. Баяртай.